Сайн байна уу? Бидний амьдарч буй хорвоо ертөнцид хичмэн их өрөвч энэрэнгүй чин сэтгэлийн сайхан зүйлс байдгийг бид заримдаа мартдаг. Жинхэнэ баатар байхын тулд заавал супер хүчтэй байх албагүй гэдгийг хүн бүрд сануус хүүднээс. Энэхүү камерт өртсөн супер баатрууд бичлэгийн парт 3-ыг хүргэж байна. Заримдаа зүгээр л хажуугаар нь дуугүй өнгөрлөхгүй туслах сэтгэл гаргахад хангалттай байдаг. 8 дугаар сарын 5-ны өдөр шинэ улирлын өмнөх бэлтгэл болгож нөхөрсөг тоглолтууд эхэллээ. Энэ өдөр Челси болон Ювентус клубүүдийн хоорондох нөхөрсөг тоглолт та биднийг хүлээж байна. Та энэхүү тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18-наас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Fax урамшуулсан кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Энэ залуу нохоонууд нь аюулд орсныг хараад 1 секунд эргэлзээгүй юм. Амьтан тайртай сэтгэл болон чин зориг нь үнэхээр бахархмаар байлаа. Настай эрэхтэр галт тэрэг ирэхээс хэдхэн секундын өмнө төмөр зам дээр унжээ. Аз босоход энэ сайхан сэтгэлд залуу ойрхон явж таарсан байна. Түүний хурдан шалсамгай хөдөлгөөн болон бусдад санаа тавих сэтгэл нь цаашаалтай. Энэ залуугийн тус сайхан сэтгэлээс гадна аянга мэд хурдан хариу үйлдэл үзүүлсэн байдал нь бишрэн байлаа. Бамбрууштай баавга маш зоригтой нохонууд амьдардаг хашаа руу санамсаргүйгээр орж иржээ. Гэхдээ тэдний эзэн бүсгүй бүрч илүү зоригтой байж таарав. Энэ дүрс бичлэг дээрх хүн амьтан бүр өөрсдийн ойр дотныхныгоо баатарлагаар аварч гэр бүлээ хамгаалж байлаа. Браво. Гэрээ эзэн энэ бяцхан амьтныг цагаа олж анзаарсан нь ёстол гайхамшиг гэлттэй. Дэггүй гүлэг тогсож яваад гарч чадахгүй нарийн хан дунд ороод гацж оргисон байна. Гүлгийг аврахын тулд ханныхаа нэг хэсгийг нураах шаардлага гарсан ч бүхэл бүтэн амнаас аварч байгаа үед энэ нь ер нь ямар хамаатай гэж. Гэхдээ зөвхөн амьтад бидний тусламжийг хүлээдэг юм биш. Тэд өөрсдөө ч гэсэн ямар ч үед бидэнд туслахад бэлэн байдаг. Энэхүү ухаантай нохой тэрэгцэртэй эзнээ ямар их хичээл зүтгэлтэйгээр хэрхэн бахархалтайгаар тусалж байгааг хараарай. Ихэнх хүмүүс энэ хүү пүүд рүү ямар их хүсэмжлэн харж байгааг анзаарахчгүй хажуугаар өнгөрч байна. Харин энэ залуу хүүг анзаарч бичлэг хийгээд туслахаар шийдсэн юм. Тэрээр ирээдүйн тамирчны мөрөөдөлтөд хүрэх ихний алхмыг хийхэд нь ямар ч ашиг онжоо харалгүйгээр тусалсан нь. Ийм хүмүүс бидний хорвоод чин сэтгэлийн сайн сайхан нэг үсэл оршсоор байгаагийн хэтгэлийг буцааг авчирдаг үлээ. Өөрт нь маш бага хоол байсан ч тэр залуу гудамжны мөвтэй өдрийн хоолоо хуваалцжээ. Тэр сайхан сэтгэл өрөвч чанараараа бидний олонхоос хавьгүй баян хүн юм.
Гэр эзэд цус сарын амралт киноны алдарт хэсгийг дуурайхын тулд байшингийнхаа дээврээс манекен унжуулсан байв. Гэвч нэгэн замаар өнгөрч явсан хүн үүнийг жинхэнэ хүн байна гэж бодоод туслахаар яаравчлан цагдаа дууджээ. Хөгжилтэй үз ойлголцол хитээж тэр залууын үйлдэлээрээ эргэн тойрныхоо хүмүүст сайн хүмүүс байдаг их итгэлийг бэлгэлсэн юм. Энэ л цус сарын гайхамшиг биш гэж юу? Бяцхан хүүхэд автомашины замын голд аюулд орсон зогсож байхад ямар нэгэн шалтгаанаар эцэг их нь яг тэр цагт тэр газарт байсангүй. Харин инг яхаа тусч залуу таарч хүүг боломжтой аюулаас аварлаа. Энэ хүүхдэд цаашдаа үлгэр дуурайлал авах гайхалтай хүн гарч ирсэн гэж найдаж байна. Амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг бол хүүхдүүдийг ад жаргалтай байлгах явдал юм. Энэ залуу хүүхдүүдэд маш их баяр баясгалан бэлгэлсэн бөгөөд тэдний инээмсэглэл нь хамгийн том талархч найлаа. Одоо бүгдээрээ хятадд газар хөдлөх үед авагдсан нэгэн сэтгэл хөдлөм дүрс бичлэгийг үзчихье. Сурагчдыг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх үеэр сандарч давталгүй дэргэнцэгтэй багшигаа барилгаас гарахт нь хэсэг сурагчид тусалж байна. Тэд аль хэдийн маш сайн хүмүүс болсон төлөвшсөн байна гэдгийг итгэлтэйгээр хэлж болох юм. Эмэгтэй юу болсныг ойлгож үгүй болжтой. Гэтэл жолооч залуу дөнгөж сая түүний амийг аварчлаа шүү дээ. Энэхүү 6 настай хүүгийн ээж хотынхоо цагдаагийн хэлц тандан годомжаар зүгээр л цагдаагийн цаваа өнгөрч хүүд нь төрсөн өдрийн мэд төрүүлж өгөхийг хүсжээ. Гэвч хойд сахиулагчид энэ даалгаварт маш хариуцлагатай хандаж тэр өдөр нэгэн бяцхан хүүг харуугийн хамгийн аз жаргалтай хүүхэд болгосон юм. Your uniform. That is awesome. Say thank you. Thank you guys so much. So surprised. Was this a good birthday present? You know who surprised you? She's right behind you, your mommy. Did I? Энэ танхаа этгээдийг зогсоохын тулд одоо жинхэнэ баатар гарч ирэх ёстой мэт санагдаж байна уу? Гэхдээ этгэхэр бүх зүйл тэмч энгийн биш байлаа. Хариуцлагагүй эзэн гадаа 40 градус шахам халуун байхад нохоогоо машинд орхиод явжээ. Хажуухаар нь өнгөрч байсан хүмүүс эзнийг нь бүтэн цаг хүлээсэн боловч нохоо хэрхэн хүн дээр амсгаадж муучих гэж байгааг хараад дахин нэг хоромж алдахгүй байхаар шийджээ. Гайхамшигтай үйлдэл. Poor dog. Хүүхдээ ямар ч айцгүйгээр итгэлтэйгээр даатгаж олох дасгаж озогч байна. Энэхүү наадамд оролцогчид нэгэн агаарын бөмбөлөгний нэг зүйл буруугаар эргэж асуудал гарсныг ойлгоод эхлээд сандарсан боловч дараа нь тэр даруй нэгэндээ туслахаар гүйлдэн очижээ. Тун гайхалтай багаар ажиллах чадвар байна.
тэр хөөрхийн амьтны харцнаас тусламж хичнээн их хүлээж байсан нь илт харагдах бөгөөд эцэст нь тусламж ирсэн юм. Ийм үйлдэл үнэхээр хүнд урам зориг, итгэл найдвар өгдөг шүү. Олон давхар байшинд гарсан галын үеэр хөөрхийн муур утаанд хордож амьдрах найдвар нь бараг тасраад байлаа. Гэвч гал сөнөөгчд амьтныг гаргаж ирэн амийг нь тэр даруй аварч чадсан юм. Гал сөнөөгчд өөрсдөө ч үргэлж хүндэтгэл хүлээх эрхтэй хүмүүс гэсэн энэ дүрс бичлэг тэднийг хүндлэх сэтгэлийг хэд дахин нэмэгдүүлж байна. Энэ бяцхан хүүд киноноос биш, бодит амьдралаас харж болох супер баатрын үлгэр жишээ дэрэгдэн байна. Хэрв огтх үйлчлэгийн ажилтан нохоог хэдхэн секундын дараа анзаарсан бол хөөрхий нохоог ямар хувь тавьсан хүлээж байсныг бодтоос ч амар. Ямар тач энэ бүхэн аз жаргалтай төгсгөлөөр өндөрлөж баатар маань ашиг ташилд хүртэх хэрэгтэй. За үүгээр манай камерт үрчсэн жинхэнэ супер баатрууд бичлэгийн part 3 өндөрлөж байна. Та бүхэн боломжоор хэн нэгэнд тусалж байгаарай. Кармен эргээд ирдэг шүү. Бичлэгээ лайклаад сувгийг бас дагаад өгөөрэй.